дөнгөж анх одоо ингээ машин аваад одоо жолооны курсээ төгсөж байгаа жолооч нартай одоо хандаж хэлгээд мэдээж аюулгүй байдал одоо машин бол хэрэглээ. Гэхдээ бас нөгөө замын соёлд одоо айгуу гой соёлтой оролцоорой. Та бие гэсэн соёлыг бас түгээж явж байгаарэ. Сайн байна уу? За намайг Нямбарын их маг гэдэг хуваарай бизнес эрхлэлтэй их шүүн Монголын гишүүн байна. Жолооч болоод ер нь анх 19 наснда жолооч биш 18 наснда жолооч болоод тэгээ 19 наснда машин авч ирсэн юм байна. Анх би 19 наснда машин авч байхдаа Прус хоргийн машин авч ирсэн. Тэгээ дөнгөж гайл дээр нь буугаад тэгээд машин унаад 4 улирлын дугуй аваад тэгээ найзууд дээр очиж исэн. Тэгээ маа найзууд нөгөө найзууд дундаас хамгийн анх би машинтай болвол бидний машин гэж ерөөсө тэрнгээр дөрөв давхиал амир тийм гоё мэдрэмж авч исэн. Тэгэл найзуудтай авснаасаа хойш байнгын тэрэлж хараас тэгээ хөдөөгөө хараас тэгэл машиныхаа нэг хүний майхан хийгээл явж исэн. Тэгээд анхны машинд бол амир хайртай байсан. Автомашин ер нь бол автомашин гэдэг бол миний хоёр дахь гэр гэсэн үг л дээ. Эмэгтэй хүний бүх хувцас, одоо мейкап, будаг гэж баг нэг авдар шиг юм байдаг. Миний машин бол тэгээд бүх зүйлтэй хэрэглээ штэ. Гэр бүл, хөдөө гадаа тэгээд одоо хувийн сонирхлоороо унах туртай. Эхний ээлж нь бол би дугуй ярина. Тэгээд дугуй бол маш сайн чанартай байх ёстой. Тэгээд бас мотоноос дугуй ярина. Дугуйндаас их ач холбогдол өгдөг байгаа. Тэгээд ерөөхдөө улиралтныг сервист ордог, бас машинаа угаалгах, машинаа цэвэрхэн байлгах гэдэг бол энэ бол бас хөрөнгө оруулалт гэж боддог тий. Ер нь бол машин унаад 10 жил болж байгаагийн хувьд бол одоо жоохон өндөр машин л зүгээр юм шиг санагдсан. Тэгэхээр Монголын нөхцөл чинь нэг амир бартац зам ихтэй, нөх олонтой болохоор жоохон нэг өндөр амортизатор сайтай, дугуй сайтай, одоо дугуйнд ач холбогдлох хэрэгтэй, амортизаторт одоо ач холбогдлох хэрэгтэй. Одоо мэдээж машин бол 5 дух. Тэгэхээр 5 тухтай машиныг сонгуул их зүгээр гэж боддог. Одоо манайх чинь нэрс дээр суур амьсгалтай учраас одоо машин болон одоо 5 тухтай бас дулаан машин хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм бас нэг хаалганы дулаан алдалт гэдэг зүйл байхсгүй бас нэг юм битүүн сайтай машин хэрэгтэй гэж би ойлгож байгаа. За машиныг бас нэг хэрэглээ талаас нь хэрэглэж болох ч гэсэндээ бас авах мэдрэмж нь болохоор би бас нэг ганцаараа машин унаад дуугаа чангалаад гоё ганцаараа юм бодох одоо тий гоё одоо холын замд жиих болон эсвэл гоё одоо модоо тавьж орох гэд дотгошоо ингээд ганцаараа ингээ өөр өөртөө ярилцах боломжийг бас автомашин өгдөг. Тэрнтэй адилхан би бас мото ундаг байгаа. Мото ундахаар зөвхөн одоо замд одоо зөвхөн замд анхаарлаад хандуулдаг, зөвхөн өөр өөртөөгөө туулдаг, бас мотоноос амар гоё мэдрэмж авдаг, амьд байгаагаа мэдэрдэг тийм гоё мэдрэмж өгдөг. Одоо замын соёл гэдэг зүйл дээр би бас нэг хоёр техник хэрэглэдэг гэх юм уу та одоо мото автомашин гэдэг зүйл дээр бас би айгүй нэгт холбоотой байгаа болохоор машин гэдэг зүйл бол надад маш чухал, мото гэдэг зүйл бол маш чухал. Тийм болохоор ингээд одоо мото машин хоёрыг одоо хослуулж ундгийн хувьд бол одоо машин гэдэг зүйл бол миний одоо хоёр дахь гэр гэсэн үг тий. Анх машин авчаал одоо найзтайгаа шууд майхнаа ардаа хийгээл ерөөсөө тэрэлж ч юм уу, Сүхбаатар ч юм уу ерөөсөө хамаагүй ингээ хоолч хамаагүй. Тэгээ гол нь нөгөө машиныхаа аюулгүй байдлыг ерөөсөө мэдхгүй. Тэгээ шууд гарчижээсээ одоо бодоход ямар амар зоригтой юм гэж бодчихжээ. Ерөөсөө дуугаас шалгаж үзэхгүй. Тэгэл гарч исэн. Тэгэхээр одоо энэ хүмүүс зөвлөхөд бас нөгөө хөдөө гадаа явахтаа заавал дугуй муугаа шалгаж байгаарэ. Энэ бол миний одоо алдаажсэн тухайн үед би азтай байсан байх гэж өөрийгөө боддөө. Залуучууд зам тавьж өгдөг, мото хажуугаар өнгөрөхөд одоо бас тэ зам тавьж өгдөг бас илүү гоё болсон мөлий. Тэгээ цаашдаа хийдвэл бас бүр илүү гоё соёлтой, зам дээр илүү гоё бай гэж бодож байна. Тэгээ зарим эмэгтэйчүүд маань бас машин таглах эсвэл толиндоо харах одоо уцаа оролдоод явахгүй үед бас нэлээд анзаарагддаг л да. Мэдээж мото унаад явж хахад бол жолооч нарыг бол нэлээд
ажигладаг. Тийм болохоор бас эмэгтэйчүүд маань бас энэ соёлд бас соёлтой оролцоод одоо талиндаа сайн хараад уцаа уухгүйгээр бас одоо зөвхөн замдаа анхаарлаа хандуулаасаа гэж би бодож байгаа. Тийм.